Хайр дагуулж хаврын үйлрэлээрүү үнэхээр хайр дагуулсны дүүлээ харцгаах уу. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ одоо сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт таараагийн энэ удаагийн хөдөр дэлгэл эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэлүүлээ одоо энэ ойрын үед юу таны хайр дурлал ямархуу байх вэ? Бүтлмөтөлтэй юм байна уу? Ер нь дээс сул юм байна уу? Эсвэл ер нь нэг хайр байхгүй ер нь хэдэн хон мань ямаатайгаа зүг бэлчгэнэ үү? Одоо хэдүүлээ харцгаая. За 3 өдөр байна. Хувь төвлөнгийн эргүүлэг, зоосны хаан, за тэгээд нэг сэлэм. Эндээс аль нүдэн туссан хөзрийг сайхан сонгоорой. За 3, 2, 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань хувь тавилангийн эргүүлэг. За хөзрийг ажиглавал шүн одоо нэгэн залуу одоо эмэгтэй хүний анх барьчихсан одоо хувь тавилангийн одоо чулуун одоо юутай те эргүүлэгтэй одоо их тийм бардам ер нь бол болцсон шүү гэсэн маягтай байж байна. За юу гэсэн үг вэ? Таны хувьд бол ойрын үед одоо хайр дурлал, хосын харилцаа те эсвэл тэр тал дээр одоо их азтай байх нь гэсэн үг хамгийн ихний хэлжинд бол. Хувь тавилангийн өдөр бол өөрөө одоо Азийн хөзөр ямар нэг тийм азтай сайхан үйл явдал болох нь хувь тавилангаас одоо өөрчлөн ингээд зөв явжээ мөн гэж одоо бас ингээд азаа аваад тийм хайр дурлал дээр илүү сайхан авнаа гэд. Одоо нэг бол шинэ хүнтээс одоо шинэ зүгээр хүн биш шинэ сайн хүнтэй уулзрах байх. Эсвэл одоо байгаа уулзралч нь илүү тийм зөв тал руугаа ордог ч юм уу те. Одоо эвлэрхөө байсан хосод хоорондох нь өдөрдөг ч юм уу. Эсвэл илүү тийм альтайхан тал руугаа бол ямар ч хэсэн зүйлс бол орох юм байна гэдэг хөзрөл энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Нэгт хоёрдугаар энэ ингэн Азийн хөзрөөс гадна энэ ч бас одоо хувь тавилангийн дуусах хөзөр. Одоо чи 10 гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхий байдлаараа азтай. Гэхдээ одоо нэг бол одоо хостой хүмүүс нь хосон дээшлээд одоо бүр тийм гэрэл мэрэл хүч хүмүүс одоо харилцаа зузаардаг юм уу? Эсвэл ганц биеуд нь одоо удаан ганц явах тийм одоо юу хугацаанд дуустдаг ч юм уу одоо тийм хүмүүсээ юу яач юм уу те тэртлийн юм руу орох учраас нэг талаасаа бол энэ аз нөгөө талаас бол ингээ одоо өөрсдийг хөзрөж бол явд юм байгаа шүү. За юу яа? Гэхдээ би яг юугаар өөрчлөх нь бол амар тийм нарийн шиг юм бол гэж болохгүй. Яг гэвэл энэ хөзөр нь өөрөө одоо тийм гентийн үйл явдлын хөзөр. Сони юм ингээл гэж бодож итэл одоо юу тийм дажгүй үйл явдал болоод та нэг аюу дажгүй хүнтэй нийлэх юм уу те. Эсвэл одоо надтай ч нэг хинл хүн байхгүй те эсвэл завгүй гэж бодож итэл гент нэг хүн гарч идэг ч юм уу. Эсвэл заваараа салж байгаа хосод эвлүүлдэг ч юм уу те. Очиж ойлгох юм. Тим аюу тийм гинтийн үйл явдал болох учраас ер нь бол ээдээ тамин жоохон тийм гинтийн тийм огцон үйл явдал жоохон бэлэн байгаарэ гэдэг бол үе гарч иж байгаа юм. Тэгээ юу яа? Азар ингэдэг юм байна. Энэ хөзрийг сонгосон хүн та одоо аюу тийм гөрөлт төрлийн ер нь юмтай бас болгоё бүтээ гой байг чирчиж одоо хичээд төрлийн хүн болмоо. Гэхдээ юу яа? Энэ дээр яалтчгүй таны тал нь бол яг Аз гэж ивэт юм байж. Үлдсэн тал нь бол танаас хамаарна. Яагаад гэвэл дараагийн үзүүдийг одоо харахад би хальт дүгнэлт хийж байгаа юм. Ямарваа нэг амьдралд өөрчлөлт орж ирэхэд юу гэх юм? Аз бол ердөө нөлөөлөл фактор болдог зүйл. Яг бодит үр дүнг хүн өөрөө хийдэг. Энэ үр дүнг та өөрөө хийхгүй бол яг үнэндээ 1000 Аз ирж гинөө бурхан багш нэ тэр өтгөл таны одоо дуртай одоо idle crash нэгэ таны амьдралд орж ирсэн ч гэсэн та тэрийг одоо алдах магадлал байгаа гэвэл байгаа. Яагаад гэвэл та өөрөө яг нэг юм Аз орж ирсэн юм гой сайхан үед та юу яагаад вэ? Өөрөө энэ Азыг ашиглах байх магадлал байгаа шүү. Тэгэхээр маш сайн бодож үзээрэй заяа. За яагаад тэ? Яагаад Аз ивэсэн байгаа хэрний юм сониуд гараад ирв. Одоо юу яг Аз ивэгээд байхад юм яагаад те юм харъя. 2 сэлэм. Хөзрийг ажиглавал юу байгаас одоо нэг эмэгтэй 2 сэлэм барьчихсан. Одоо цаана ингээ цаашаа арчихсан. Аль нэг сэлэм байх гээд одоо сарны дэргэд ус нь усж байна. Логикоор бол ингээ очиж зүв юм а тэгээ очиж одоо ийм юм шийдэхийн оронд та юу явах магадaltaй шүү. Одоо юу гэдгийг гой Азан орж ирлээ гой ингээд амар гойлаагтай 6 молчонтой метр 80-тай тийм лаг баг залуу орж ирсэн ч гэсэн та одоо Азан тэтгэхгүй байх магадлал яг үүнд байгаа дээ. Хөгшөө бороо би ойлгож байна. Яалч хүний зарим хүмүүс нэг юм амьдрал 3 дараалал дагсуулж 4 дээр хүмүүсийг гэхээр яг үүнд очтгүй.
Юу гэсэн үг гэхээр олон удаа хайр дурлал азгүйдэх юм хаширсан хүн яг үнэхээр зөв хүн орж ирэхэд мэдгүй байх магадлал байдгийг. Тэгээд нэгс нь яахаа мэдэхгүй нэг юм одоо эргэлзэнгүй байж байгаа яг зөв хүнээ алдах ч юм уу те. Айгүй тийм юу байна. Логиктойгоо бодолтой байна заяа. Энэ бол нэг талаас бол амар тийм сул тал юм бол биш. Энэ гэсэндээ энэ бол таны дотор үүссэн одоо жоохон траума гэх юм уу жоох юм бол байгаа. Гэхдээ энэ траума бол юу гэдгийг танаас болсон гэхээсээ одоо юу хувь төрлийн таны жоохон тийм сорилтонд уурсан. Та сорилж жоохон тийм буруугаар хараад буруу унсаж юм уу тийм зүйлс жоохон байгаа. Нэг тийм муу юм бол биш гэхдээ ер нь анхаарна. Одоо юу гэдгийг мэдээж амьдрал хүн орж ирэхэд дөрөвт нь явандаа гэдэг тийм аттай гэсэн юм бас байхаа бол одоо яг батлахын тулд та юу явах хэрэгтэй. Нэгт зүүн совингоо ер нь дагаж харж бай. Хоёрдугаарт юу явах хэрэгтэй гэдгүүлээ яг хүний үйлдэл нь харжээ. Мяд хайртай шүү мартаа шүү гэсээр нэ уцаа царгаад алга болоод байвал тэ бас хэцүү шттэ. Эсвэл би зөвхөн чамдаа л үнэн ч гэсэн тэ бас нэг юм хаяг байршин шаалгаар газар таарлаад байгаа гэсэн хэцүү шттэ. Нэг өсtöндөө одоо юу гэх юм танд бол ирээдүйд сайхан аз тохиох юм байна. Гэтэл та өөрөө энэ азыг ашиглах талдаа жоохон муу байх гад байх. Илүү хаширлах гэх юм уу? Хаширлах гад байх учраас юу яагаа ер нь нэг бас тэр тал дээр анхаараа гэж байгаа. За тэгээд би нэг юм одоо гоё маруулъя. Энэ ингээ эргээ ах ингээ эргээд тэр харж аваад эмхтэй нүдэ боцсон аваад гэтэл энд бол одоо Sphinx. Нэг юм давуу байд юм аа. Дээр үед за би юу гэж басч ямар смарт товчондоо бол дээр үед нэг грек залуу атлант хайж байгаа товчондоо шүү дээ. Египт живжсэн Египт нэг юм хүн биетэй хүн цогтой арслан биетэй эмхтэй Sphinx хүнээс таавар таагаад та хариуцдаггүй бол барьж явуулсан. Тэгээ тэр ихтээс асуусан чинь өөх нь хариуцлахгүй юу. Тэгээд мань хүн одоо Sphinx өндөрөөс өгчдөг юм. Юу гэсэн үг вэ гэхээр танд ер нь хайр дурлал талтай чинь мянга аз ивэсэн ч вэ танд аз ивтэй азгүй ч вэ яалчгүй нэг юм шийдэх өөрөө бүр гардан шийдэх ёстой асуудлууд бас нүүрлэх ёстой асуудлууд байдığım байна. Одоо тэр нь бол яг одоо зөв хүндээ шийдвэрээр дайрах. Эсвэл тухайн хүнийг байгаар нь хүлээн зөвшөөрөх. Эсвэл жишээчиг одоогийн том алдааг нэг тоохдгүй хэрнээ та хүний заримдаа жижиг алдан дээр аюу тийм өнгөцгөн одоогийн хандаад байдаг ч юм уу тийм маягийн үйл явдлуудаас яг болж тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Эсвэл тухайн болж байгаа үйл явдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх чинь одоо үгдгийн алдаа нь том байна уу, оноо нь том байна гэж хардаг шүү дээ. Тэгмүүд оноо нь ер нь том байвал болж байна. Алдаа том байгаатайгаа хэрнээ тэр хүнд хайр тийм гэдэг байгаа бол ер нь эртнээс чулуухан байсан дээ. За тэгэхгүй бол та угаасаа юу яхад гэдэг. Одоо таны сул тал бол хүмүүс таны орон гарan зөөлөн толгойг зан гарч чинь ашиглаад байдгийм байх шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм. За тэгвэл яах вэ? Тэ? Одоо яг тийм энэ дээр ингээд хаз ивэлээ та бас ингээд гоё байлаа. Тэгвэл одоо яг гарч ирэх гаргал одоо үр дүн нэг юмрхүү үрдээ. 7-оос эхлэв. Хулгай хийж байна. Юу гэсэн үг вэ гэхээр за хулгайг бол нэг тийм зөвдөх нь хайшин. Гэхдээ хулгай дээр нэг юм байдгийг. Хулгайг мань хүн өөрөө толгоогоор одоо хүмүүс голдуу хулгай те толгоогоо мэдж хийдэг. Нэг тийм одоо хүн хулгай гэсэн би нэг хулгайч гэх юм баг голдуу энэ гоё юм байна. Би өөрөө өөртөө авчи да те. Юу гэсэн үг вэ гэхээр та яг өөрөө толгоогоо ажиллуулад яг өөрийнхөө толгой бодлоор хамгийн юм сайхан шийдээд за би энийг ингээ би энийг тэгээ би хүнтэй бол үгүй би тийм хүнтэй бол юм баг очиж байгаа олно. Нэг тийм хүний хэлснээр биш би яг өөрийн хүслээр ихтэй зөв одоо логикийн журмаар тэ энэ нэрийг хослуулж юм хийвэл надаа их тийм одоо орлоготой орцтой тийм сайхан байх юм байна. За тэгээ тэрийг хайрыг орчилвол ер нь гой сайхан юм бүтх юм байна гэж байгаа юм. 7 сэлэн бол нэг талаасаа бол цэвэр залжин сэргэлэн байдалтай авхаачны үзэр. Энийг таавар ашиглахгүй бол нэг юм юу гэдэг юм аа. Хүн зарим хүмүүс одоо 30 40 байна уу бараг 50 хүрсэн ч гэсэн яг хүүхдийн сэтгүүт хэвээр байдгийг. Одоо яг тийм эсрэг хүснээ яаж харьцаа мэддэггүй. Одоо бас тийм амьдралыг яаж бие даахаа мэддэггүй. Тэгээд багаас нээж аав нэг тэгсээр байгаад бараг л тийм ээж хүнтэй суух гэхээр заа гэдэг юм шиг тийм. Яг тийм төрлийн хүмүүс хүний хэлсээр яваад идэг.
Хүн тэгэл одоо юу гэдгийг хүнтэй сууж юм эсвэл энтэй мууц юм эсвэл энэс сууж одоо заа гэлчдэг. Ямар ч үргэлж толгой болгоо байдгүй. Яг тийм маягийн зүйл танд бас байх гэдэг юм заа юу. Өөрөө өөртөө хайртай бай, өөрөө зүгээр сайхан хайрал. Тэрийг өөртөө хамгийн гол нь эзэн бай. Тэгж байж та яг өөрөх амьдралдаа энэ орж байгаа аз, завшаан, гой одоо хүмүүсийг ч юм уу сайхан ашиглаж чадна гэж бол гарч байгаамаа. За одоо юу яа? Гаргалгааны наривч руу орцгоё. За эхнийх нь нэг зоос. Өөр чи энэ орж байгаа аз багстай их урт хугацааны гоё юмны эхлэл байх юм байна. Юу гэсэн үг гэхээр энэ бол баг шин 70% нь бол шинэ харилцаа байх бах. За 30% дээр бол одоо байгаа харилцаа зөв шатандаа орох байх шүү. Юу гэсэн үг вэ гэхээр одоо таны амьдралд айгүй сайн сайхан тийм урт хугацааны сайн үйл явдал бол одоо ер нь болох гээд бас эхэлж байгаа юм байна. Энийг та яг зөв ном журмаар нь зөвөр нь ашиглаж явах ёстой. Гэхдээ зоос гэдэг бол логик үзэр. Гэхдээ тийм тайван хүзээ учраас хит амир тийм бизнестэй яаруу эсвэл ууралж муурлаа те хардж одоо ойрол чарлагнаас гайгүй. Гэхдээ яг тийм өөртөө стрессгүй хэрнээ логиктой дүрм журмаар одоо юмд хяналт тавьж юмд ойртож явсан нь одоо дүүнж явсан хамгийн шулуухан. Тэгээ хамгийн гол нь өөрийн толгойтой. Мод яаж ургахаа өөрөө шийддэг шүү. Тэрийг ойлгоорой заа юу. Тэрэн шиг одоо юу гэдгийг тийм өөр хайраа нэр бол байхгүй. За хоёр дахь нь юу яасан? Дээд гинт. Ер нь ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа бол зүүн совингоо тагчээ. Зарим хүмүүс зүүн совинд болохгүй эсвэл болно зүтгээ ингээд тийгээд яхад нөх би тийм байхгүй. Би өөрөөр л явна гэдэг. Надаа энэ хайртай гэж яг мэдрэмжээ дагаад эсвэл тухайн хүний хэлсэн үгээр явцдаг. Тэгээд дараа нь пакталдаг. Зүүн совинд уган биений хурлаа гэдэг юм уу? Даанч энэ хүнад надад те итгэдэггүй юм аа гэж өнгөрдөхгүй. Болохгүй бороо. Миний өгшин юу яана? Одоо бас уг нөрчил зүүн совин аюулс ажилт юм байна. Бас логиклооч аюулсаа ажилт юм байна. Гэтэ одоо заавал нэг юм хүнээс зөвшөөрөл авч юм уу? Эсвэл заавал нэг юм таалагдсан хэрнээ тийм токсик хүмүүс уу ер нь жоохон холтон заяа. Тэгээд хамгийн гол нь зүүн совин гэдэг чинь яг өөрөө чинь одоо хэцүү үүдийн те захиусуу чинь тань өөр чинь зөвлөгөө өгөх гэсэн. Энэ хайр дурлал ирж байгаа зөвлөгөө яг сонсож одоо ер нь сайн дагаж явахгүй бол одоо юу гэдэг чтэй. Зарим нэг одоо өсвөр насныхан би өстэй энтэй суухгүй болохгүй би өстэй энтэй л хайртай өстэй насан турш амьдрал үнэхээр буруу үнтэй суугаад тэгэд нэг хитэн зар токсик байж байгаа ухаардаг чтэй. Зарим бүр хитэн жил болсон ч гэдэг те. Яг тийм маяг руу бол та жоох орчих гээд байгаа шүү. Бодолтой байгаараа те хит бас мэдрэлтвэ гэдэг юм бол одоо анхааруулж байгаа юм. За бас нэг одоо тэгэд хамгийн чухал нь яа одоо гаргалгааны юу зоосны хатан. Хайр дурлалэр чинь бол гоё үйл явдал болдго юм биш дүүрч. Гэтэл юу яах гэдэг чинь яг урт хугацаанд яг гоё байвал яг ямархуу байх юм. За нэг дажгүй хүн орж ирлээ. Тэр дажгүй хүнтэй бас гоё байх хэрэгтэй тийм. Яаж гоё байх юм? Яавал гоё байх юм? Тэр талаар ер нь яг өөртөө бодж үз. Надаа ер нь яг ямар хүн гоё зогцдог юм бэ? Таалагддаг биш шүү. Таалагддаг бол яг тэгээд нэг юм 6 30 ч юм уу одоо 16 см хэрэглэдэг ч гэдэг юм. Эсвэл одоо юу гэдгийг гоё бөхсгаа тийм юу гэдгийг. Харин яг ямар хүнтэй урт хугацаанд зогцдог юм бэ? Өөр чинь нэг тийм эрхлүүлж чаддаг хүн байдаг юм уу? Эсвэл яг тийм одоо тог барьдаг хүн байдаг юм уу? Тэгээд тэрний логик бодоод үз. Манай эмэгтэй зарим хүмүүсийн нэг алдаа байдаг юм аа. Амар тийм альфа тийм мэдрэл муутай тийм одоо удирдаач те атман хүмүүсдэг. Гэтэл тэр атман хүн чинь өөрөө чинь тийм гоё байхгүй шүү дээ. Дандаа өөрөөр байлгана. Тэгэхээр яг тийм бас зохицгүй ерөн сайн бодож үзэж байж шийдвэрээ гаргаа. Яагаад гэвэл амьдрал өөрөө чинь одоо яг юу хүсэж байгаа яг тэр ч өгнө. Тэгэнгүүт хүсэж байгаа зүйл чинь ирэхээр бас юу гэж болно шүү дээ. Яг таахгүй ч болно шүү дээ. Яг тийм би нэг юм одоо том хотл өмсдөг биш. Гэтэ би өөртөө том хотл өсгөд тэр нь одоо таах байх магадлал байгаа үстэй. Яг тэрэн шиг үйл явдал бол бас болох магадлал байгаа юм аа гэдэг хөдөлсөр энэ дээр гарч байгаа юм аа. За юу ийсэн? Хайр дурлалч ойрхон юу болох вэ? Аюу сайхан аз зэвэнэ, гоё юм болноо. Энэ аз одоо ивэл бол голдуу шинэ хүн баг гарч ирэх байх. Эсвэл одоо байгаа харилцаа чинь дахин шинэ эхлэх байх. Тийм учраас
энэ харилцаа болон юмыг илүү тийм том зургаар нь урт хугацаанд яавал адтай оттой байх үе талаас нь таны талаас та шийдвэр гаргана. Тэгэхгүй бол яг энэ хайр дурлал дээр хүнд юу найдаад бол хэрэггүй юм аа гэдэг хөзөр нь гарч байгаа юм. Нэгт. Хоёрт жоохон нэг юм зүүн шийдвэртэй баймаар байна. Тэгэхгүй бол та зөв одоо юу гэдэг за яг алдаж унсныг би ойлгож байна. Гэхдээ одоо яг тийм логикээр цэвэр хатуу үнэн дээр тулгуулсан юм хүн хийхгүй бол та нэг жоохон ятайхан бол одоо эрсдлээс айгаад байна. Тэрний оронд бороо зүүн совингоо дагаад яг тийм бодиттой юмнээ тулгуур мэдээ юм заа юу. Тэгж байж бас нөгөө талаас одоо залжин байж яг өөрөө хамаг юм шийдэж байж тэ бас нэг юм хит хүний одоо энергинд автаад ховсонд автж байгаа шиг элхэр хүнийхээ үгээр л хамаг юм яваад ичвэл болохгүй. Тэрний оронд зөрөө та бас өөртөө харилцаан дээрээ одоо ямар хүн байвал танд одоо гоё байд юм бэ те? Ямар хүн байвал илүү дайжгүй байд юм бэ? Яг ямар хүнтэй байвал би илүү ажралтай байх юм бэ гэдгээ бодож үзээрэй. Тэгж төлөвлөрөө тэгсний үрдсэн дээр одоо их сайхан аз чинь ивэнэ гэж л гарч иж байгаа юм аа. За юу яа? Сахиусан тэнгэр танд одоо юу зөвлөж байна? Хэдүүлээ харцгаая. За юу яасан? Зөвлөгөө. Та яалтчгүй одоо юу хэрэгтэй вэ? Хайр дурлал тал дээр өнгөрсөн траама атаас алдаа орно гэдэг юм уу те? Эсвэл ирээдүйд бас ингээд яах юм бол та ер нь хүмүүсээ ярилц зөвлөлт хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та ганцаараа бодоод байхаар яг үүндээ нүг түн дуусан дунд өөрөө уярдгийг. Гэтэ ямар хүн бэ гэхээр нэг бол тэнэг хүн эсвэл одоо өөрийгөө төрлийн хүн эсвэл сохтур хүн. Та яг тэрэн шиг бас яг өөрөөсөө юм дүгнэлт хийцэнтэй тэрэндээ итгэлтэй яваад болохгүй заяа. Тийм учраас оронд нь яах вэ? Хүмүүсээ сайн ярилц, чухал хүмүүсээс зөвлөгөө ав. Тэгээ бүр болохгүй бол надаас цаг үзүүлж хөтөл болно. Хайр дурлал яах их вэ? Асуугаад өгөөч гэдэг. За бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Таны бодсон юм болгон бас 100% биш зөв байж зөв байх албагүй. Яг нэг юм 80 байна уу те 70 60% бол ерөн зөв байсан ч гэсэн 20-30% дээрээ яг тийм том алдаа бас гарах чаддаг юм байна. Ялангуяа нэг чөтгөр детал мэд гэдэг чтэй. Нарийн ширэн дээр яг тэр шиг бас жоох юм байх гэдэг нэг хөзөр энд бас гарч иж байгаа юм аа. За харин таны хайрын энергитэй хайр дурлалын энерги одоо ямар хөө байна харцгаая. Ой болж шít нэг сэлэм. За ястай одоо л нэг юм хүнтэй сууж борлогдохондэ гэдэг шиг одоо ястай одоо л нэг тайван сайхан болохондэ. Яагаад гэвэл нэг сэлэм бол одоо нэгт тодорхой байдлын хөзөр. Танд одоо л яг гоё юмнууд чинь те хамгийн аюу сайхан тодорхой нарийн ширийн бас ойлгомжтой юм болох гэдэг. Үгүй бол энэ үзрээс сонгосон хүн та юу яагаад нэгдүүлээ бүх юм нь ерөнхий хайртай юм шиг хайргүй юм шиг. Тэгээд нэг юм бас болж байгаа зүйл тийм бүтэхгүй те тийм байдлаар байгаад байна. Болохгүй заяа. Зүгээр ингээд бүх юм аюу дайжгүй байгаа. Бүх юм дайжгүй болохын тулд бүх юм тодорхой байх хэрэгтэй юм аа гэд хичээвэл бүх юм одоо аюу сайхан болох юм байна шүү. За энерги хэлбэр. За ингээд одоо эхний хөдөр маань дууслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайктаар шеэр ирээ субскрайб дараарай. Мөн дэний шил маш их баярлах болно. Мөн одоо гүлийн явтан дээр те юу хийх ёсны хязгаарлалтай байна те юуны төлөө тэмж төвчрүүлээ тэр л сайхан манифест хийгээд тэлбэрлэл өгөх боллоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санагсан өрөө мөн ашигын дотоод та бүхэн ингээ байнгын одоо стресстэй хэцүү байвал та бүхэн надаас зөвлөгөө авч орно. Эсвэл энерги тохирсон байвал та бүхэн одоо хоор гэхэл энерги зөвлөлт давсыг хэрэгж үзээрэй. Ердөө 10-20 минут давснаас нөрөөд 10-20 минут бисгээ гаргаж ирэхээр аюул сайхан тайвшаад гой өдөр юм байна шүү. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлье. Амьдрал хайр дээр тогтох нь үнэн. Гэхдээ яг нэг юм хайрлагдсан ямар хайрлалтыг мэдэрдэг хүн одоо яаж хайрлалтыг мэддэг хүн яг тэр хайрыг мэдрэг одоо тэр хайрыг мэдрэх шиг сайхан байдаг шүү заяа. За одоо ингээд та бүхэндээ сайн санагсъя. Одоо хоёр дахь хөдөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөдөр маань зоосны хаан. За хөдрийг ажиглавал одоо тий сайхан биетэй сайхан уба хөдөө харуулсан мөстэй ховдтой бололтой юу хийж байна сайхан сууж байна тэгээ зоос мос урчихсан гоё юм шүү дээ. За юу ийсэн таны ойрын одоо хувьтай хайрын үйл явдал чинь бол бас аюу сайн үйл явдал болох юм байна. Нэгт
Энэ хүсрийг сонгосон хүн таны хайр дурлалын одоо юм ер нь ойроо нэлээд тийм төвөгтэй байсан байхаа. За тэгвэл хавар ирсэн. Хайр дагуулж хаврыг билүүл ирлээ. Анимон 2011 гэдэг шиг. Ер нь бол бүх юм одоо л нэг юм өчир зүгээ олоод токсик юм токсгоо болоод нэг ойлгомжтой байдланд ойлгомжтой болоо тий. Эсвэл таг ганцаар ямарч өснүүд нь хүнтэй нийлээ сайхан болох нэ. Зоосны хаан бол өөрөө юуны үзэр урах цураалтын үзэр. Одоо нэг зоосоос чинь нэг зоос ч одоо ингэхгүй мордны үргэж явдгийг. Өртөө одоо төстэй. За тэгвэл одоо 2 зоос, 3 зоос, 4 зоос гэж явсаар байгаа. Зоосны хаан гэж ихээр ер нь бол тэ урах цаа хураяа гэсэн үг. За тэгвэл таны амьдрал ойрын үед одоо буйны үүлийн үрээр хийсэн ургац чинь сайхан хураагдаад айгүй сайхан азтай үйл явдлууд одоо бүр том зураараа удаан хосод айгүй сайн үйл явдал болно гэсэн үг. Заримын чинь хувьд бол юу яах вэ? Тэгвэл сайн үнтэй уучраад аюутайхан болох байх. Зарим нь болохоор аюут тийм токсик харьцаанаас болоод аюут тийм одоо гүнзгий юмс гаргадаг болох. Ямар ч байсан нэг юм балай байдлаасаа гарна гэсэн үг. Гэхдээ энэ зүгээр нэг юм гарчаад одоо нэг юм юу гэдэг чтэй. Энийг хонь зүрх гэдэг чтэй. Одоо гэдгийг энийг хонь нөхөн дунцаа. Хүн гараад ирсэн чинь өөхөн тэгээ жоохон байж байгаа босныг өсрээд нөхөн рүү дахиад одоо нөгөө нөхрөө дахиад очдөг. Нэг өснөө тийм алдаа одоо богино хугацааны тийм ад биш урт хугацааны үнэхээр сайхан тийм ад бол өөртөө чинь сайхан ивэхийн байна гэж бол энэ дэр гарч иж байгаа юм. Нэг сайн хүнд уучраад гэдэг аюу удаан тий гой байдаг ч юм уу. Тэгээд бүр тийм сериусны буюу зүгээр нэг юм өнөө маргааш тэгээд үерхэд гэсэн мадтаас ер нь болох уу гэдэг тийм биш яг үерхэд гэдэг гэрэлгүүрээ хэдэн хүртэл болох яах вэ гэдэг тийм одоо тийм сериусны одоо тийм сайн үйл явдлууд бол одоо болох юм байна уу да гэдэг үзэл гарч иж байгаа юм. За юу бас нэг зүйл гэвэл зоосны хаанд юм байдгийг 50 байдал аль нөхцөл аль та одоо тийм 50 байна давхар халамжлуулна гэсэн үг. Хостой ямар ч байсан хайр дурлалын тал дээр бол та айгүй сайн үйл явдлууд бол одоо болох нь. Тэгэд зоосны хаан бол өөрөө хөгшүүн. Та нэг уул жоохон өөрөөсөө сэтгхүүгээр барах хөгшин гэж бол болох байхаа. Насаар жоохон хөгшин байж магадгүй. Гэтэ ерөөдөө бол тийм сэтгхүүгээр хөгшин хүнтэй нэг үл нилээсээ нийлвэр эсвэл нилээсээ найслаа тэр хүмүүсээ тийм зөвлөгөө аваад бол явах байх. Тэгэд ер нь тийм хайр дурлал дээр бас яах их зөвлөгөө авах хүмүүс хүсэж байвал та бүхэн надад сайхан одоо холбогдож болох юм байх шүү ташин дурлахад бол. За тэгмүүд ийм байгаа юм. Танд яг одоогоор бол хайр дурлалын тал дээр аз зохиогч гэсэн бас нэг юм ойлголтын зөрүүгөө өөрчлөх тийм хэрэгтэй байна. Тэр талаар ч юм бол хүмүүс сайхан туслаад бол одоо явах юм болов гэдэг үзрэл ингээд гарч байгаа юм аа. За юу вэ? Хоёр дахь нь 9 сэлэм. Бороо ингэсэн. Мянган амьдрал чамд аз тохиож гисэн чинь яг үндэ өөрөө бодлууд чинь чамайг үндэ ингээд хаагаад байна. За 9 сэлэн бол одоо нэг сэлэн бол нэг хүний бодол итгэд юм шүү дээ. Ийм болон байхаа чинь хувь хүн одоо гарч тавьчихдаг. Одоо юу гэх чинь амар токсик харилцаанд байгаа те. Гисэрнэ одоо амар зовоод байгаа хэрнээ хүмүүс өгдөг шүү дээ. Амар зовоод байгаа хэрнээ ихтэй би хайрлах хэрэгтэй ч юм уу. Ихтэй би хайртай ч юм уу те. Нэгсэндээ өөрийгөө тийм ингээ хаачихсан. Энээс би өөрөө баг хайраа байж золиод гарах хэрэгтэй гэдгийг тийм одоо мэдхгүй. Эсвэл одоо ухамсарлахгүй ойлгохгүй байгаа тийм. Яг тийм үедээ бол яг одоо таж амс байна уу та гэдэг хөзөрлөн гарч байгаа юм. Магадгүй шүү. Магадгүй одоо л та нэг юм за би ер нь нэг юм айгүй балан нөхцөл байгаа гэж бол ойлгож байх шиг бол байна. 9 сэлний нэг хэцүү гэвэл одоо хүн үнэхээр тийм оюун ухаан майнд хэцүү байдаг юм. За тэгэнгүүт зоосны хааны нөлөөгөөр эннээс та ойрын үед бол гарах байх. Гэхдээ нэг бол та зүрхлийг хүчээрээ гарч чадна. За хүн тэгэхэд хэцүү байгаа бол та таньдаг хүмүүс ч юм уу хөрөөл ч юм уу эсвэл магадгүй нэг видео орч гэж бас болно. Ямар ч байсан аз тохиоход та тэр азыг бол заавал би хэлээд байна. Бүр заавал ашиглах хэрэгтэй. Жишээ чи хүнтэй муудалцах хэрэг одоо гэдгийг дургүй хүнтэйгээ те жишээ чи муудалцах хэрэг гарвал тавьж муудалцах ч юм уу. Эсвэл бол би дажгүй хүн гарч ирэхээр тэр хүнтэй ингээд одоо татамцах гэдэг те шууд орж идэг ч юм уу. Нэгсэндээ та танаас үйлдэл гарахгүй бол та мянга одоо хайр хүсээд эсвэл аз ирээд нэмэр байхгүй. Давхар энэ сэтгэлийн блокко олон зөв би хэлээд зөв хүнтэй ирэх шүү. Тэгэхгүй бол одоо гэдгийг нэг таасан таашуудтайгаа ярьчулаад бас хэцүү шттэ. Би яд тэгэл ингээл явж лээ ганц би те ганцаар насыг илэнэ гэдэг тийм бас одоо жардал гарсан бөгөөч өгдөг штэ.
Тэднээс бол бас хайрын зүйлийг сонсох болж жоохон төвөгтэй авах их байгаа бол. Гэтэл одоо хүссэн хүн болгоны үгийн буруу тэрний дотны хүний одоо хэлсэн үгийг сонсоод тэрэндээ фактлуу ястай балаа юм болоо шүү заяа. Тэрийг л аюулсаа ойлгоорой. За 9 сэлэм гээд ийм байгаа юм. За тэгэнгүүт одоо ер нь гарч ирэх гаргалгаа буюу ер нь бол ирээдүйд юу болохыг гингүүт дажгүй. 6 сэлэм 6 сава ялтын өдөр. Яг одоо нөхцөл бол за би ингээд атаа аль надад сайхан ашиглаж чадна. Ашиглахын төлөө бас зөндөө юм болно. Гэхдээ эцсийн үр дүндээ бол ямар ч үсэн өөрийнхөө бас тийм сэтгэлийн шарах одоо эсвэл өнгөрсний таамаа эсвэл одоо байгаа итгэл үнэмшлэлтэй одоо буруу итгэл үнэмшлээ тэрийгээ сайхан давж яагаад нэг зөв хүнтэйгээ уулзах юм эсвэл буруу хүнээс холдох юм эсвэл одоо зөв хүнтэйгээ дахин харилцаа эхлүүлэх юм уу? Ямар ч үсэн хайр дурлал тал дээр бол аюул сайхан тийм урт хугацаанд бүр аз зохиох юм бас тийм сайн хөвж бодол болох юм байна гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч байгаа юм. За тэгэд энэ одоо vice versa тараад нэг гоё ингээд хэрэгжих байхгүй юу? Няраа ингээд хэрэгжинэ. За юу болоо гэдэг. Ингээд сайхан хөвж болоод ингээд аз зохиоод ингээд гоё болдсон байж дүүрч. Гэтэл ингээд байгаа шүү. Та өөрөө бас яг энээсээ гарахыг хүсэх ёстой. Тэгэхгүй бол одоо тийм дээр үеийн те одоо ихнэр хулгайлна гэдэг шиг юм бол болчих гээд. Зүгээр ингээд нэг юм бас токсик орчинд хүн дассан хүмүүс байдаг шүү дээ. Тэрнээсээ гарах хүсэлгүй хүнийг хүчээр гаргах гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр эхний чинь та өөрөө энээсээ за би ингэж гарах юм байна. Би энээс ингэж болох юм гэдгийг бол ойлгосон байх хэрэгтэй. Тэгжиж одоо энэ сайхан ховдын таруулсаг ч юм уу эсвэл сайхан гоё одоо жимс бол болно. Тэгээд дээр нь энэ нөхөр буюу таны сахиус таныг бол харж байгаа. Үнэхээр энээсээ гармаар байна уу? Эсвэл би мэдрэл бүтэв шиг хэрэгцээгүй тийм азыг хүн явуулах гэдэг нэ. Тэгэхээр та яг өөрөө би аз авмаар байна. Би ийм сайн сайхан харилцаа, сайн сайхан байдлыг хүсэж чинь, тайван байдлыг хүсэж чинь, би гоё харилцаа, гоё харийг хүсэж чинь гэдгээ илэрхийлж манифест хийх хэрэгтэй заяа. За, бас зүйл. Зөрөөд та минь бас фактлцсан байх штэ гэдэг шиг юу яагаад вэ? Одоо энэ сэлэмний хонь хүн байгаа үз. Танд нэг юм буруу талаар нөлөөлдөг. Нэг бол энергийн байдал, эсвэл зарим хүмүүс одоо дотны хүмүүс юм уу те танд хайр дурлалын жоохон буруу зөвлөгөө өгсөн эсвэл өгчөөд одоо юу та тэрэнд нь одоо юу явдаг ч юм уу. Итгэвчдэг ч юм уу. Одоо нэг балаа өгдөг штэ. Жиггэн эрэгтэй хүн хэзээж хоёр гүйдэг бай те. Тэмүүч эмхий эмхтэй хүн хэзээж одоо төрүүлж өгдөг бай гээл. Тэгээд нэг юм гэдгээс урчиж хоёр талаа тэр шиг юм нэгснэ тийм балаа яг ухаалаг сонсогддог. Гэхдээ яг одоо юуг нь боддог үзгээр тийм балаа афоризмд автчаад тэгээд одоо дараа нь би ийм хүн байх хэрэгтэй. Би тэр афоризмын дагуу байх хэрэгтэй юм уу тийм буруу үтгэмжлэл суудсан байх магадлал бас байгаа юм уу да гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм заяа. Өөртөө бодоод үзээрэй. Яг логикоор одоо миний энэ үзэж байгаа бодол миний ер нь зөв үү буруу юу. Тэгэхээр би яг энийг би өөрөө яг тийм бодоод болцсон. Эсвэл энийг надад мэдрэл хүрэн надад хэлсэн те. Тэгэхээр тэрэнд би итгэсэн үү гэдгээ бодож үзээрэй. Яагаад л гэвэл яг одоогийн бодож байгаа бодлоо ихэр өмчч нэг таны бас 100% хүсэж байгаа зүйл бол бас хүсэж байгаа зүйлтэй зөрөөд гэн заяа. За гуравтхан. Энэ зөрөлт гэхдээ тийм амархан бол болохгүй зөндөө юм болно. Гэхдээ эцсийн үр дүнд 6 сава буюу хардаа бөөн төсөлжөө холилдсон хүмүүс байгаад ямар ч сан ялчлаа гэдэг. Яг тэрэн шиг байх учраас юу яах вэ? Ямар ч сан Аазуул таныг ивэ одоо та бас толгой доторх хүнтэйгээ болон толгойн гадаах тийм бас сөрөг хүмүүс ч гэсэн бас нүүр тулах байх. Гэхдээ эцсийн үр дүндээ бол та аюул сайн хайртай ингээд гоё юм болоод happy ending-ээр үл сайхан орох юм байна гэдэг хөзөр энэ дэр гарч байгаа юм шүү. За харин одоо гаргалгааны нэршил рүү орцгоё. За юу яасан? 3 сава. Та яалтчгүй зөв зөвөр явж байгаа юм байна амьдрал дээр. Бороо юу яасан? Энэ хөдрийг сонгосон хүн та жоохон балай хүн байна. Зүгээр шулуухал хэлчихье. Яагаад вэ гэхээр заавал нэг юм амьдрал дээр зүгээр нэг хүнээр хэлүүлээд ойлгохгүй заавал юм жоохон зов зүтгчээс өөрөөхөө бие махбодын дээр ойлгож ш тэ токсик хүн гэдэг юм эсвэл ганцаарх буруу ч юм те ингэж ойлгох гэдэг. За юу. Ер нь дараа чи одоо амьдрал дээр танд амьдрал хүмүүсийн амьдралаа одоо танд хүмүүс амьдралаа яриул эсвэл та нэг хүмүүсийн бас амьдралын төрийг сонсвол те кино зохиолч юу байдаг штэ.
өөр дээрээ бас тохиолдсон бол жоохон бодож үзэж байгаарай. Тэгэхгүй бол та яад ийм зүйл надад тохиолддоггүй гэдэг. Тэгмүүдээ дараа нэг тийм байдал орчингор тавар бүр тийм тэний байдлыг хийж идэв заяа. Яг арзаар 3 сар буюу амьдрал зөв замрал руу явж байгаа. Бас нэг хүн унж боссон ч гэсэн бас нэг юм зөв замруугаа сайхан орчдөг учраас та бол яг ерөнхийдөө бол зөв замрал явж байгаа. Гэхдээ яг нарийн детальчлаа хавал бас жоохон проблем яадаг гэдэг юм бол байгаа л байх гэдэг. Хүний л амьдрал болсон. Тийм үстэй. За 2 дахь өдөр 9 сэлэмний гаргалаа нэмжсэн одоо сэлэмний боол. Ер нь жоохон зөрөгтэй үснэ бороо. Анаа эсвэл бороо хариудаа тий. Хүнийг хайрлаад эсвэл хүний төлөө яваад нэг юм өөр зүрд өөр чинь хайрлах юм. Лав ойр хавцсан тийм өөрөө чиг бас тийм 100% өөрчлөлт хайрлаж байгаа хүн бол алга хэцүү байна. Яг өөрөө чинтэй яг хэн хайрлах юм, яаж хайрлах юм, юугаар хайрлах юм. Тэр төлөлийн юмуд аягүй сайн бодож үзмээр байна заяа. Тэгэхгүй бол ингээ яваад байвал та бол юм ингээл яваал явах юм байна. Тэрний яваа шийдэмгий дайраад би өөрийгөө хайрлан, би өөртөө хайртай байна те. Би одоо байгаа энэ үс бодлоо өөрчилж чадна. Би ингэн гэж тийм шийдвэртэй алхам хийгээрэй. Одоо юу гэдгийг бид нэр хамгийн лаглаг гэсэн ирчүүд юмс хамгийн лаглаг гэсэн хүмүүстэй одоо юу шаарддаг юм те. Насаараа 40 50 жил тавьдсан хүн нэг амьдралд паг одоо том юм болоо. За би тамхинаас гарна гэж тэгээд гарчдаг. Дахиж зэс тамхи татдаггүй, дахиж зэс тамхинаар нэг тийм өгөөл явждаг. Хинч татахгүй гэсэн үг гэдэг. Тийм хүнийг бид нар үнэхээр лаг гэдэг үстэй. Яг тэрэн шиг хэмжээнд сэтгэл оюун ухаанаа сэтгэхүүгээ өөрчилж та байгаарэ. Үнэхээр зөв нөлөө сайн дайрчдаг байгаарэ гэдэг хүчээр энэ нэгээ гарч байгаа юм шүү. За 3 дахь нь 7 сава. Гэхдээ энэ одоо болох зүйлс бол яг үндэ тийм бас амар амгалан гоё байхгүй. Бас төвхтэй үйл зөндөө болно. Ялангуяа жоохон тийм бас ганцаарцсан яашсан балан мэдрэмж авах үйл мэдээж авал яг. Тэгтээ зүгээр одоо сайн нэр хүн эсвэл сайн эм хүн одоо энэ багийн юмыг туулдгийг. Энд чи одоо амьдрал биднийг ерөнхийдөө бол тийм адилхан нэг одоо юу биш одоо юмар бол одоо нэг ялгаатай их биш юмар бол ерөнхийдөө адилхан зүйлсээр бол шалгаж байгаа, сорж байгаа. Хайр дурлал мөнгө штэ юм бол энэ дээр тэ чанартай толгойтой хүмүүс мөн сайн сүртэй хүмүүс нь л аюул ажиг өгдөг. Танд бол энэ хэсэг сонсож байгаа хүн танд би хаач хэлцээ би хаач хэлнэ. Танд тийм толгой суур хамгийн байгаагүй л байгаа. Гагцгүй тэрэндээ итгэж, найдаж, дайрч явах хэрэгтэй шүү заяа. Тэгсэн нөхцөл таны энэ хайрын аз гоё юмуд аюусаа орж ирэх юм байна. За юу яа. Одоо ерөнхийдөө нь бол дүгнэхэд бол танд одоо урт хугацааны аюу том гоё аз бол их л орж иж байгаа юм байна. Энэ нь бол танд одоо орж ирэх хэвчээс нэг зүйлээс сайхан орж иж байгаа юм аа. Гэхдээ одоо юу гэдгийг танд одоо юу гэдгийг яг энэ азыг ашиглах гэхээр таны одоо бодол чинь хэрэгтэй би зөв буруу их бодлоод автаад байгаа учраас танд төвхтэй байгаа. Тийм учраас зоригтой шийдвэр гаргаж энэ азыг ашиглаарай. Мэдээж энэ хайрынхаа төлөө тэмц гэдэг үг үйл юмдээ үнэн тэмцэх ёстой, ганцаар мэдчих тэмцэх ёстой. Тэгжиж та ярилцсан төрнэ. За юу яа. Сахиусан тэнгэр тань тарин юу зөвлөсөн байна? Харцгаая. Заах. Юу яа? Уг нь энэ үгтэй сонгосон хүн та хүмүүс айгүй сайхан зөвлөгөө өгөөд хүмүүс тийм санхүү одоо нэг юм юм хэлэхдээ санхүүг шинжиж тэргээд өөрсдөө хичээдэг хүмүүсийн санхүүг шинжиж сууж хүмүүс байгаа штэ. Тэрэн шиг айгүй сайхан зөвлөдөг хүмүүс байна. Ингүүл тэгвэл бол тэгвэл яа нэгээд. Гэсэн нэг зөвлөгөөгөө өөртөө өгмөр хүмүүс байгаа байхгүй та бол энэ үгтэй сонгосон хүн та тийм би танд л ярьж байна. Тэгэхээр та зөв өөртөө заримдаа багшил. Хэрвээ одоо те би одоо миний оронд өөр хүн байсан бол би юу зөвлөх байсан бэ? Тэ? Яг тийм маягаар та юу нэг бодож сэтгэвэл маш сайн. За яа. За харин одоо таны хайр дурлалын хосын энерги ямар хуу байна вэ гэдэг талаар одоо хэдүүлээ харцгаая. Урам зориг. Савааны одоо хатан болж шít. Аюу тийм дайчин байна. Одоо ялч бас нэг тийм цаг нь ирсэн дээ гэдэг шиг те. Таны амьдрал бол аюу тийм сайн сайхан зүйлэр бол бас орохгүй явж байгаа юм байна. Урамшуултай байна. Нэмээ энерги гэсэн бас
одоо ер нь боллоо enough те хангалттай. Би бас одоо ийм удаан ийм одоо балай баймаргүй байр идрээ бол та өнөхөр сайхан орж байгаа юм байна. Энэ бол зөв. Яагаад гэвэл энэ хэрэг сонсон хүн та удаан хүний төлөө хүнийг хайрлах гэд өөрийгөө хаяа яваадлаа. Одоо тэрний оронд яг өөр хөдлөө сайн зөв рүү сайн тал руу одоо явна гэж зүтгэх ёстой шүү заяа. Угаасаа таны нэршинсэн чиглэж чинь тэгэхээр та бол итгэлээ дагаал сайхан явна. За ингээд одоо 2 дахь хөтөлбөр маань дууслаа. Хөтөлбөр дэлгэцэн таалагдсан бол лайктараар шеэр хийгээ subscribe дараарай өндөр шил маш баярлалаа болно. Мөн одоо те гүлөөний утган дээр юу хийхийг хүсэж байгаа хол золтой зорилготой байна те. Юунуудыг тэмцэж бичиж явуулаад тэржлээс сайхан манифестигээ залбирлууд өрөөдөр боллоо. Тэгээ та бүхэнд хамгийн сайн сонгосон ерөө мөн ташин тусад ингээд та бүхэн надаас асуух одоо тавд өдөр үзүүлэх гэж байгаа бол одоо над руу сайхан холбогдоорой. Facebook, Instagram холбож байгаа эсвэл үзүүлэл 10 хүртэл байгаа шүү. Мөн ингээд байнгын стрессээ хямралтай ингээд тавьшдаггүй цаг бол та бүхэнд энер зөвлөг Oracle давсыг одоо санал болгож байна. Ердөө 10 минут тослоосон дараа 10 минут тослоо гараад ирэхээр аюул сайхан тавьшраад гоёлгоод болчихсон юм. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлээ. Савн болоход сайл нь өөрөө болон болдгийг. Сав бэлэн болох гэж. Тэрнээс тийм сайл савн бэлэн болгоход яг сайл сая гэд болохгүй. Тийм учраас танд одоо яг орж ирж байгаа бүх зүйл өөрийн гэсэн зөв цагтаа зөв мөчтөөр орж иж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол би ингээ яал хэлэх гэсэн юм бодсон юм байх ёсгүй. Тэрийг сайн ойлго. Өөртөө хайртай бай. Өөрийнхөө төлөө явж сурнаа. За одоо ингээд та бүхэндээ хамгийн сайн сонгосон өрөө 3 дахь төрлөөгээ орцгоё. За 3 дахь хөтөлбөр маань нэг сэлэм. За хөтөлбөр гэж хэлбэл нэгэн залуу одоо залуу бололтой нэг сэлэм мөрчгсөн уулсын дунд те. Тэгээд нэг бүргэд бас байна. Ер нь бол. За юу яана? Сэлэм бол таар хөтөлбөрийн бол хамгийн хурц шийдэмгий бөгөөд одоо бас тодорхой одоо юу гэдэг. Цэвэр лог татлаа. Одоо юу гэстэй? Би яаж өөлж говьш ингээ те одоо маргааш нар гарна үстэй. Би яаж өөлж гүсэн маргааш нар гарна гэдэгтэй адилхан чи яаж өөлж уулж яал хэлээ гэсэн ер нь бол амьдралын бодит үнэнтэй нүүр тулах хэрэгтэй байна. Ялангуяа өөрийнхөө одоо байгаа хайр дурлалтай хосын амьдрал эсвэл ганц бие азгүй байгаа байдлаа ч гэх юм уу. Яг юунаас болоо ийм та ганцаараа байдаг. Яг яавал тэр юм. Энэс ер нь дараах чаг байна уу гэж жоохон бодж үзмээр. Тэгэхгүй бол энэ хөдрийг сонгосон хүн танд одоо бодох ёстой бас анхаарах ёстой нэлээд хэдэн зүйл бол байна. Нэгдүгээр одоо байгаа амьдралынхаа одоо тийм хувийн амьдралын ситуацаа тодорхой болгомоор байна. Яагаад гэвэл та нэг юм энэ үсэг сонгосон хүнтэй одоо өрөөсөн хайр гэдэг ч юм уу те бүтэхгүй зүйлийг бүтээх гээд эсвэл анханасаа тийм байхгүй зүйлээр тийм таг одоо тийм эсвэл нэг азгүй байж болно шүү дээ хүний амьдрал бас байна. Тийм зүйлээ бүр ингээд нэг тийм үрдийн ийм байх юм болов гэж бодоод байх шиг байна. Үгүй. Одоо та зүгээр мэдрэмжээ одоо сүүлийн болсон хайр дурлалын бүх юм төр зүй тавьж ягаад одоо тийм мэдрэмжээр нь одоо хайжгаад яг логикоор нь аваад үзээрэй. Яг тэгж үзэж байж таны амьдралын бас юм хүн чинь аюул сайхан ойлголдоод илүү тодорхой болоод гарч ирэхээр байна заа юу. Нэгт тэгээ дээр нь бас энэ бүргэдийг хардаа зоригтой өөрөө нүүр тул. Тэгэхгүй бол та өөрийнхөө мэдрэмжийг гэмтээж хийм болов яад юм болов гэж айсараа байгаа та яг зоригт ямарваа нэг зүйлсүүд дээр зоригтой алхам хийж ерөөсөө чадахгүй байна. Зоригтой алхам хийнэ гэж хийх хэрэгтэй хийж ч бас дажгүй дараач дажгүй гэж бол орж ирэх юм аа гэж гарч иж байгаа юм заа юу. Нэгтэн. За нөгөө талаас нэг сэлэн бол одоо шинэ эхлэлийн өдөр. Энэ хүсэл сонгосон хүнтэй яг одоогоор бас хайр дурлал тал дээр нэг л тийм болохгүй, нэг л гондоо яваад байна. Эний чинь одоо ойрын ирээдүйд ер нь бол болох юм аа те. Аз ивэх юм аа. Ер нь тийм токсик харилцаж юм эсвэл таг ганцаараа одоо азгуусад сайрлаж сууж идэх ч юм уу те. Эсвэл одоо юу гэж ингээд нэг өнгөрсөн хэдэн жилийн өмнө айл 10 20 жилийн өмнө нэг тийм 10 жил ексээс одоо сууж идэх ч юм уу. Тийм байдлаас та ер нь удахгүй одоо гарна. Тэгэхээр гарахын тулд та өөрөө хичээж бол одоо гарах ёстой юм аа гэдэг хөтөр энэ дэр хэлээд байгаа юм.
Энэ одоо яагаад вэ гэдэг талаар одоо төлөө харцгаая. 2 одоо 4 аяга. Юу гоц хөдрийг хартаа одоо 4 аяга нэлээдээ унтцсан. А тэгээ нэг залуу таг гонос утсан байгааз. Юу гэсэн үг вэ гэхээр энэ үзэл сонгосон хүн та би сайхан сэтгэлтэй гоё хүн гэж би бол ойлгож байна. Гэхдээ та жоохон бодсон шигэ зоригтой хүн бол биш байна. Одоо жишээ нь би зүгээр хайр мараа байж. Та ингээд жирийн хүнтэй бол ямар нэг хэлээд жирийг одоо танихгүй хүн таныг ямар нэг хэлээд өөрөдөж ч юм уу эсвэл оролтыг барих гэхэд та ястаа уурж уцаалаа боо юм бол чаддаг. А зөрөө дотны хүчин таны тэнэгтүүлээ барь эсвэл одоо тэний өрөө нөлөөлөе гэхэд тэний зөвшөөрлөхээр та ер нь зөвшөөрчөөд байна. Нэг дотны хүмүүс дундаа та аюу тийм хавируулчээд байна. Энийгээ жоохон ойлгож хүлээн зөвшөөрөхөд одоо хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та чадахгүй байна. Ерөнхий одоо байгаа амьдрал маань зүгээр байна. Одоо өнгөцгөн харгаж тээ зүгээр байна. Гайгүй. Одоо энэ харалт дэлгэсэн одоо бас холоос харуул одоо нэг талаас харуул юу вэ? Зүгээр л одоо ийм үлрэг орчинд амарчаа хөвгчөөл харж байгаа үстэй. Гэтэл яг бодит байдлаар харахаар энэ одоо аяг бол мэдрэмжийн хөтөр. Одоо мэдрэмжийн элемент. 4 аяг нь дөрвөлээ онцгсан. Ястай нэг тийм архинд ороход ганцхан 2 3 дутуу байгаа. Яг тийм байгааг хүн шиг та бол бас дотор хүн чинь мэдрээд байна. Энийг бас болиулах гэдэгт одоо тал руугаа таваар орж зориулах хэрэгтэй байна. Зориулахгүй бол энэ зүйлс яг үндэ байгаад байвал байгаа л байсаар л байгаа. Тэгээд нэг юм хэлчихье. Нэгэнд дахин төгсөж байгаа бол маа нэг хуруу шүү. Тэгээд одоо ингэ гэдэг шиг заавчлаа арайсан юм хэллээ. Тол зүйл гэвэл ийм байгаа юм. Энд танд одоо амьдрал бол 2 сонголт гэж байна. Бурхан тодорхойлоо шийдвэртэй байр үгүй бол өөр хайраа нараа ер нь одоо угаасаа байхгүй юм аа. Энийг чи өөрөө ч гэсэн мэдгэсэн үг байгаа юм. Тэгээд энэ хартаа юу гоц элсэн дунд нэг урмал ургацсан байгааз сахиусан тэнгэрүүд бол уг нь танийтэй бас болчооч гой болчооч тий одоо чи босоо сэргийг ивэл бид нар чинь тусланаа. Бүр яаж туслах чаднаа. Гой байл тал руу оруулаач гэдэг хөдрөл энд бууд байхгүй юу. Бүр болж байгаа байхгүй юу. Тийшээс нэг сайхан ор гэж байгаа шүү заа. За тэгсэн нөхцөлд одоо шийдэмгий болоод тий бас буруу зүйлстэй нөхцөлж штэ. Тэгвэл нэг одоо савааны хөлөг батар. За харин энэ дээр чи харин штэ эр хүш ирхэн байгааз цагаан мөртэй, морин бүр эвэртэй, тэгээд хоёуд дуулахтай лаг баатар дайчин ир байж гинэ тий. За юу гэсэн үг вэ гэхээр чинь одоо савааны хөлөг баатар бол амар нэг юм залуус гэдэг штэ. Өрөөнд хоцорч одоо тийм хурал болж байгаа өрөөнтэй хоцорч ирж ирээл инээ чанаад орилж харалж байгаа л нэг 10 минут ярьж хүмүүсийн бүгдийг анхаарал нь өөртөө хандуулаад амар сэтгэл хатгах тийм харизмас өндөртэй. Тэгэл хурал дуусаад 30 минут төрүүлж гарахтаа нэг охин тэрсэн авдаг нэг хүмүүс өгдөг штэ. Яг тийм маягийн чадвар бол уг нь өөрт чинь байгаа гэвэл байгаа. Тийм маягийн баг энерги систем юм байна гэвэл байна. Угаасаа өөрөө чинь одоо бодит сүнсгүүл тийм харизматик одоо тань штэ. Би өөр хүн яриаг тань ярьж байгаа шүү. Харизм өндөртэй, энерги сайтай, үргэлжлэнгүй тийм гоё хүн уг та мөнөө гэвэл мөн. Гэтэ тийм байсан гэвэл баг болно. Яг тэгвэл яг одоо л та жоохон өөртөө итгэлээ алдсан байна. Мэдээж биеийнхаа иржээр ирдэ эсвэл том мемзэн бүгд байгаа гэвэл байгаа. Гэхдээ итгэл хүн өөртөө итгэлээ алдахаар бараг л худалч бараг мемж ирэндээ нэр шүү. Жижигсэн шиг санагдандаа бараг. Нэг өсөндөө одоо савааны хөлөг батар гэдэг бол хамгийн тийм мэдрэл муутай дайчин одоо хөзөр ихгүй юу? Яг тэр шиг та юу тийм өөртөө итгэлтэй дайчин юм аа болгоё бүтээ одоо бас болох байгаа зүйлсээ холдъё. Аяг болох хүмүүсийг ойртъё. Тэгээд ийм токсик байдал янз бүрээсээ гарыг яг өөрийнхөө явъя гэд бол явхад бол ард зүйл таныг сайхан ивэнэ гэж бол гарч иж байгаа юм шүү. Бараг ингэхэд байна. Зарим хүмүүст юу байдаг? Одоо зөв хүнтэй уулзах нь бол аз байдаг. Зарим хүн буруу хүнээс салах нь бараг аз байдаг үстэй. Тэгэхгүй бол бас ялангуяа таны төрлийн хүмүүс дээрээс савын төрлийн хүмүүс юу байдаг? Нэг буруу хүнтэйгээ уулзчихаар тэр буруу хүнээс бас одоо холдож чаддаг. Тэгээд тэр хүмүүсд одоо тийм юу яас гэх юм уу? Ингээд энергинд нь орчдөг гэх юм уу? Тэгээд тэр хүнээс минь холдсон ч гэсэн дараа буч ирэх гээд байдаг. Тэгэхээр дайчин байна гэсэн үг, өөртөө итгэлтэй байна гэсэн үг. За одоо энэ гоё юм харуулъя. Vice versa гэдэг энэ харах хэрэгтэй юу? Ингээд харахаар юм гоё хөзөртэй. Хардаа яг ингэж өөрөөрт итгэлтэй ингээ байгаа бүхэн тодорхой байлгаа те.
бодгүй токсик хүмүүсээс ойлгоод ухчаар ийм болж байгаа хгүй ийм сайхан үйл явдал. Амьдрал сайхан байна, гоё байна тий. Бас гоё руу орох бүрэн итгэл үнэмшлэн тэндээ үндэ байна. Ялангуяа хосын харилцаа талаар үргэлж азгүй байна гэж юу байх вэ? Сайн хацтай байна. Би өсгөт өөрийгөө зожигруулж болохгүй байна. Гоё хүмүүсээ уулзч очирч бас гадуур дотор явах хэрэгтэй байна. Өөрөөхөө хамгийн гол нь юу шүү? Та өөрийгөө яг яаж харна яг л тийм байна. Одоо ингэ хардаа үүлэн дунд байвал ингээл бас хэцүү. Харин ингээ гоё орчин та ингээ гоё байна гэж харуул тэгэл гоё байна. Яг ийм л тодорхой амьдрал бол ийм л тодорхой. Тэгээд та юу гэсэн үг гэхээр та өөрийгөө гоё байна те гоё хүн шүү биестэй ийм сайхан ингээ гэж харуул бус хүмүүс нь таны сайхан гэж харна. Та өөрийгөө тийм ингээд ажил төрлөө дарагдаж юм эсвэл би ингээд яаж хийсэн гэж би эсвэл азгууч хүн гэж харах тусам бус хүмүүс таны жоон тийм азгуу мазгууч хүн яаж хийсэн байлаа ер нь харах юмаа гэдгийг бол та сайн ойлгож үзсэн заяа. Хоёр дахь нь тэр зав үзэр байгааз ердөө тэгэл ойлголт эхлэнгүү тэгэл завинд суух хөгшөөн шүү дээ. Нэгсэн машин цуч хөгшөөн сайн өргөдөг гэдэг шиг танд бол одоо ивэлээ бурхан ивэлээ хайрлаж байгаа. Яг одоо орчин нөхцөөсөө гараа, гэрээсээ гараа те зоригтой өвөл алхам хий. Өөртөө хайртай хүндээ бол хайртайгаа хэлээ. Дургуй хүндээ бол чи бол мэй чамаас чи бол миний амьдралыг зовоож байгаа штэ болгоочаа гэж зүр хэлээ. Зоригтой алхам хий. Танд нэг тийм цэжин шинжим хоримтгдсан байгаа тань хайр дурлал дээр яг тэрийг гарга. Яаж тэрийг биелүүлж болох тэрийг гарга. Сайн байна уу муу бүгдийн сайхан гарга. Тэгж үж одоо хүний бүх юм гарч иж одоо юу гэвчтэй агуул дүүрэн ачааг те гаргаж байгаа дараа зөксөлт үстэй. Шууд зөксөлт хэцүү шүү. Яг тэр шиг та бас өөрийнхөө амьдралээс бас одоо гаргаж байгаад сайн одоо зөксөл хэрэгтэй юм шүү гэдэг хөдзөр энэ дээр гарч байгаа. За яа. Битгий өөртөө ихтгэл муутай ингээ тийм сонирн бай. Зүгээр л амьдралын сайхныг мэдэр амьдрал сайхан. Хайр дурлж гисэн сайхан. Зөв хүнтэй үлдэж бүр сайн. Зөв хүнтэй удаан байвал бүр хамгийн бест. Тийм үстэй. Гэхдээ нэг юм хэлээ. Яг тэгж явах бол бас тэгж явах одоо тий happy ending бол тийм амархан ирэхгүй шүү. Үнэн л хардаа зоосны хөлөг одоо савны хөлөг тий аян маяг тэгцүү зам явж байгааз тэрэн шиг таны одоо амьдралдаа нүүр тулах ёстой хийх ёстой яадаг гэдэг зүйлс бол таны хувьд бас жоохон хүүхдэж гисэн хийх ёстой зүйлсүүд байх учраас битгий өөрөө өөртөө шантраараа зоригтой байгаараа таны хавь нь бол асаалтаа 10 танк одоо 2 дивиз зэргүүд бол байгаа. За юу айх юм байх зүйлсэн зоригтой үзнэ. За харин одоо юу яа? Гаргалгааны наривчлсан хөтөлбөрөөр орцгоё. За юу яасан? 3 аяга. Та юу яана? Ямар хүмүүсийн хажууд байна? Яг тэргээр орд юм байна. Магадгүй та нэг юм жоохон хулгай гаруудтай те жоохон ингээ баг 3-оор суучихдвал тэгэл 3-ын дараа мэдчихсэн тэгэл сайн байна уу эсвэл хай талаар хай гөлгөж юм бас тийм болох магадлал байгаа. Юу гэсэн үг гэхээр марцанжаас юу гэсэн үг гэхээр та гоё хүмүүсийн хажууд байвал та яг өөртөө хайртай хүмүүсийн хажууд байвал яг өөрийгөө хайрлж чаддаг, өөртөөс ухаарч чаддаг гоё болно. Хэрвээ та азгүй хүмүүсийн эсвэл тийм хэцүү хүмүүсийн хажууд байвал нэрэл инлээ гэж тасчгаад ирд юм байна. Тэгэхээр ямар хүнтэй байхаа маш сайн бод буруу хүмүүсээ цуг байвал эсвэл та зожиг байгаа бол бүр аюултай. Сайн хүмүүсийн хажууд бай, сайн хүмүүсээс үг сонс, сайн хүмүүсийг амьдралдаа бас оруул, ойлгох те. Хит ийм ерөнхий нэг тийм одоо маавли байгаа шүү дээ ямар. Тийм мэдрэл муутай бол байж болохгүй гэдгийг бол танд нэг тийм өдөр маань л хэлж байгаа юм аа. За хоёрдугаарт яа өөрөө юу яжгаад савчлаа. Хоёрдугаарт юу яасан? 3 аяг гэдэг хөзөр маань одоо юуны хөзөр? Хүмүүстэй сайхан байхын хөзөр нэмээд энерги мэдрэмжийн хөзөр. Та хайр дурлалч бай, хосын байланч байсан гэсэн та яг танд одоо зөв мэдрэмж өгдөг хүмүүстэй л та цог байх ёстой. Буруу мэдрэмжийг өгдөг танд хэцүү тийм токсик байдаг хүмүүстэй та ерөөсөө байж болохгүй те. Яста яс маханда ойлгоорой гэдэг хөзөр л энд хэлж байгаа шүү. За яа. За хоёр дахь нь. Хоёр зоос өөр зүгтнөө. Дажгүй шүү дээ одоо. Олон юм их хослуулнаа. Мэдээж хэмарж байгаа би ойлгож яадаг гэдэг юм. Гэхдээ одоо нэгсэн доо та
амьдрал дээр юу нэг яах бодож байна. Одоо сонголтоо баланслах юм уу? Одоо хит амар тийм огцон мэдрэл муудах нарай гайгүй. Гэхдээ одоо нэгс нь ингэхэд байгаа юм. Таны одоо байгаа байдал юу байгаа? Юу гэдэг лээ бас жоохон төвөгтэй байгаад байна. Мэдээж зөрөгтэй шийдэх юм бол хэрэгтэй. Гэхдээ шууд бас тийм амар аж болохгүй. Эхийн эцэхүү туглын тураахгүйгээр альва юм шийдвэрийг гаргаж, тэрээсээ бас үр дүн гаргаж одоо бас уян хатан байж тэ. Шууд одоо бол юу гэдгийг энэ одоо байгаа амьдралсаа холлыг бас харь болохгүй шүү дээ. Одоо юу гэдгийг ганцаар амьдарч байгаа хүнийг эсвэл таг хоолоо хүний шууд одоо юуж болох одоо юу гэж болохгүй шүү дээ. Яг тэр шиг байгаа учраас амьдрал дээрээ аюу тийм юу гаргаарай. Зөв бол хөдөлгөд ойрхон байгаа. Одоо харин байгаа шүү дээ. Ойрхон байна. Гэхдээ тэр завинд яаж суух вэ гэдгээ тийм логиктойгоор бодож шийдвэр гаргах нь хамгийн чухал юм шүү. Бас тэрэндээ ер нь суухад бол яаж юу бэлтгэх вэ гэдгээ бодох нь хамгийн чухал юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд одоо гарч байгаа юм аа. За гурав дахь нь яг дүүжсэний баталж байна. Зоосны боол, зоосны элч. Та хүсэл мөрөөдлөө даган заа юу. Гэхдээ дагахтаа зүгээр дагахгүй. Шууд одоо тийм харанхуй хинэнгийн үүдийг нээж шууд дайраа тийм бослог гаргасан гэдэг тийм мэдлүүд юм хийхгүй. Тэрний оронд яг за одоо ингээд муу амьдралсаа гарыг холдъё. Сайхан орё. Тэ? Хизээ хаана хэдүүлээ. За тэгээ яавал тийм мэдрэлүүд шавуулах тийм тайван байх вэ? Яаж тийм бас баланстай байх вэ? Яг л маргааш хүргэлээ шүү дээ. Бас ажил төлөө хийх ёстой, бас амжуулах зөндөө байгаа те. Тэртлийн зүйлрүүгээ аюул тийм сайн амархан бөгөөд бас баланстай ер нь амьдралын юмудаа оруулж сураарай. Хит бас нэгдэлтэй дагаад одоо огцсон гэж болохгүй. Эсвэл зүгээр наанаас суугаад гэж болохгүй. Мэдээж өөрчлөж явагдах ёстой. Эр зөрөг байх ёстой. Гэхдээ эр зөрөгийг яг зөв үед нь гаргаарай. Тэгэхгүй бол одоо яг одоогийн бас байдсан сумалсан байдлаар бол гаргаж болохгүй шүү. Яг зөв үед нь бол үнэхээр тийм сумалсан сумаа буудах хэмжээний сайхан зоригтой шийдвэр гаргая гэж бол гарч байгаа юм аа. За, юу харцгаая. Ер нь зөв шийдвэрийг одоо гаргах ёстой чухал шийдэмгийн шийдвэрийг бол гаргах цаг нэрсэн. Тэрийг ганцаараа биш олуулаа гаргана. Бас зөв хүмүүсийг хүрээлүүлж чадвал та амьдралаа яагаад зөв амьдрах ёстойгоо та бол нэгт ойлгох юм байгаа юм. Хоёрдугаар гэвэл амьдралын өөрчлөлт цаг бол ихсэн. Гэхдээ энэ эхлэлийг тийм баланстай эхлүүлж явах бол хэрэгтэй. Гуравдугаар энэ зам хэцүү байх ч гэсэн зөрүүдлээд яг зөв замаар явах хэрэгтэй. Бас тайван, бас тийм зөөлнөр юм эхлүүлээ гэж бол гарч байгаа юм хайр амьдралээ бол. За юу вэ? Сахиусан нэгэн юу зүйлсэн байна? Харцгаая. Хайрдуул тал дээр. Шудраг байна. Тэгэхгүй бол энэ үзрийг сонгосон хүн та мэдрэмжэндээ автаад байна. Яг логикийн дагуу юм их юм. Хэрвээ одоо юу гэдгийг эрэгтэй ч хүн бэ, одоо эрэгтэй нэмэгтэй ч юм уу, эсвэл эмэгтэй нэртэй ч юм уу гар хүрсэн бол тэгэл гар хүрсэн. Хайраа найраа ийм тийм өөр одоо юу гэдгийг юу байхгүй. Яг хөө тэгээ тэр хүн мэдээж энэ бол алдаа юм, миний буруу мөрөөгээд алдаагаа татахгүй байл болж байна. Гэсэрнээ алдаагаа татаад байвал тэгэл болохгүй. Тэгэхгүй бол энэ үсэг сонсон хүн та бас зөөлөд биш үү? За яах вэ гэдэг болохгүй заа юу. Хайр яг тийм байдгүй гэдгийг ойлгоорой. За харин зөрөөд таны энерги ямар хөө байна одоо харцгаая. За яагаад энэ өөрчлөлт хэцүү байх вэ гэдэг бол энэ дөрвөөс илэм. Та одоо байгаа амьдралд дасцсан байгаад байна. Яг нэг зөв өөрчлөлтөө ингээ орж ирээ гоё бай гэхээр та яг үндэ өөрчлөхгүй би ингээ нөө илжиг нь байна модулроо дасцаа ингээ явах гэдэг. Ийм юм бол бас болохгүй. Яг хүн тань шиг зүйлээ өсөж жоохон дасчих гэдэг юм бол үнэн. Гэхдээ ийм маягаар дасаа тавил танд бол яг үндэ одоо сайн үйл, сайн одоо тийм үр дүн бол ерөөсөө авчихгүй. Харин бүр ингээ таагтлуулаад, харин бүр хэцүү байдалд оруулаад та бүр улам тийм за одоо зовхон хайшаа юм. Гэтэ одоо ингээл нэг юм энэс гачвал хоёо гэсэн байдалтай л хүн ингээд байх гэдэг нь болохгүй шүү заа юу. Ийм үйлчлэлээс харин гарна шүү. За одоо ингээд 3 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэцүүнд таалагдсан бол одоо лайкараараа шеэр хийгээ subscribe дараа мэдээж маш баярлах болно. Мөн одоо тэг бүлэний утсан дээр юу хийхийг хүсэж байгаа зүйлхтэй байна тийм. Юуны төлөө тэмцдэг бичиж явуулаад тэр чинь сайхан манифест хийгээ залбирлуулж өгөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн сонирхсан юу вэ? Мөн ташин дээр та бүхэн байнгын стресстэй хэцүү байвал та бүхэн надаар тархад үзүүлж болно. Би бол одоо Facebook одоо Instagram-аар холбогдоорой.
Мөн ингээ байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлт орглоос хэрэглээд үзээрэй. Ердөө 10 сарын тооцоос нь ингээд 10 сарын ингээд бэлсэл яагаад гэхээр аюул сайхан тайван болоод гоё болол амьдралын сайнсаг мэдрэхээр болох хагддаг орчихсон юм. Тэгэд бороо юм хэлээ. Андаа хариудаа. Хайр өөр байдгийн шүү. Яг чиний хайр токсик байдгүй. Тэгээс ойлгоо. Зүгээр алдаагаа тэгээ засыг гэж болохоос яг тийм бие биенийг хит буургасан, биетэй гар хүрсэн тийм байдгүй шүү. За юм. Тэгээд маш сайн ойлгоорой. За одоо ингээд та бүхэндээ одоо 3 дахь өдөр манд дуслаа. Хамгийн сайн өсөй, өрөө. Дараагийн үзүүлэлт дээр уулзцаая.